Зохилог бичсэн Баяр сайхан Бавка. Хөрөнгө өгүүлэг. Болроо охиныхоо уйлах чимээнээр сэрв даарч байна гэж жигтэйхэн. Охин үнсгэд жаахан навтгар хамарна цэв мөс болчихч. Хөнжил орлох нэг муу адиалынхаа үзүүрийг хүүгийнхээ хамрыг хүртэл татан хуучлаа. Хүүмэн удахгүй дулаан орно. Хоёулаа ганцхан сард хэсэгтэл урьтай залганаа хэмээн зөөлхөн хэлэхдээ хоолойн аргав. Түүний нулимс дуусчээ. Мянгат малчин шарвын ганц охин гэж торгонд ороогдон тосонд булхаж амтны дээдийг идэн эрхэлж өссөн нь зүүдэл байж. Өглөөний нарыг наранд бүү тооц, өсхийн жаргалыг жаргалд битгий тооцоо гэж юутай үнэн ямар гашуун үг болохыг гагц тэрл яс махандаа шингэтэл ойлгож байлаа. Хэдийгээр нутаг усандаа зартай баяны ганц охин байсан ч дэмий эрхэлсэнгүй ухаант аав ээж нь түүнд амьдрал тоглоом биш гэдгийг өөрсдийнхөө хэмжээнд зааж сургадаг байжээ. Хоёр хөгшнөөс нь үлдсэн хоёр алтан бурхан аавынх нь мөнгөн аяга хит хутга писүү сарвалтай ганс хаш хөөрг бас бус овоо өнд хүрчих бүгдийг яаж өлсөж даарсан ч хоног төөрүүлэх буудалд ч юм уу аяга хоол залгахын тулд зарчихсангүй. Бүгдийг хадгалчихж. Хэд их үн хүрхийг мэдэж байсан ч аавда амин голоосоо хайртай байсан болоод гар хүрч чадсангүй. Сурлагаар онцгороод сүйд болоогүй ч амьдралын хар ухааныг юунд ч бууж өгдөггүй шаргуу хөдөлмөрч занг бас л хоёр хөгшнөөсөө аваад үлдэж. Энэ ухаан хөдөлмөрч зам нь ямар ч үн тэдлэлээс илүү хэрэг болж амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа. Хайр дурлал хүнд аз жаргал авчирдаг. Гунж, баярлаж, бас догдолж, хайртай хүнээ хүлээж, аргадуулж, сэтгэлийн жаргалыг зөвхөн түүнээсээ л эдэлдэг босов. Харин болроод хайр дурлал ирж, эрэхтээ зовлон гуниг, хатуу ширүүн амьдралыг л өгчээ. Үүнд тэр гомдож цөхөрсөнгүй. Амьдралын хаалга хаагдж бүх зүйл дууссан мэт санагдах тэр үед өөр нэг хаалга нээгдсэн байдаг бойцаа. Олон хүн энэ үед өөрийгөө хэнд ч хэрэггүй нэгэн гэдэгт бат итгэн сөхөрч унах нь бий. Харин болроо өөр нэгэн онгорхой хаалга хайж зүтгэнэ. Тэр хаалгыг өөрөө олж орохыг хүссэнгүй. Зөвхөн улаан нэлтрай хүүдээ олж өгөх гэж өөрийн биеийг умартан тэмцэж буйна инэ. Орхоронгүй орцсон тонж яваа. Өөдөн татж тусалж дэмжих ойрын төрөлгүй түүнд гэрэлт ирээдүй ердөөч хол санагдсангүй. Эрэл сурал болж хамаатнаас дутуугүй болсон нутгийн ах дүүтэй уулзахад түүнд туслах хүн зөндөө бий. Гэвч тэрээр хинээрч өрөвдүүлэхийг хүссэнгүй. Өөрийн хүнд ачааг хинтээж хувааж өөрхийг хүссэнгүй. Учир нь тэр сайхан сэтгэлд хүмүүст ч өөрсдийн гэсэн ачаа бий. Дүүн дээр нь өөрийнхөөсөө нэмэрлэе гэж үнэндээ бодохгүй байлаа. Нутаг усандаа нэр хүндтэй сайхан сэтгэлд буурал аав нь бурхны оронд одож болроогийн ухаан санаа орж гарan энд тэнд гიშгэж явхад нь нутагт нь хайгуулын ажил хийж явсан баатар хэмээх гялалдсан нүдтэй өндөр шар залуу орж гарах болжээ. Эхэндээ түүнийг анзаарахгүй байж. Явн явсаар ээжтэйгээ хоёулаа байсан тэр хоёрт дэм тус болон наан цаана гүйх залууг ирэхгүй ганц нэг хоног бол харуулдах гээд байдаг болжээ. Геологч гэдэг юу ч хайж гээгээгүй байж юм хайгаад л байдаг тэнэг ажил гэж хүмүүс шогилдог юм. Гэхдээ миний мэрэгжил сайхан гэд инээд алдан ярих сэргэлэн шар залуу
сэтгэлд нь нэг л мэтгэд бүр тухлаад өөрийн орон зайгаа эзлээд авсан байлаа. Хайр сэтгэлийг кино, ном зохиолоос мэдэх цэвэр ариун явдалд болроод тэр хайр хүрээд иржээ. Үгээр хэлхийн аргагүй ичин гүрэл догдлол, хүлээлт, сэтгэлийн жаргал бүгд нийлээд түүнийг ёстой л жаргалын далайд умбуулж, түүний дотор хинч бичиж ноотолж чадахгүй жинхэнэ гайхамшигт симфон эгшиглэн шүргэлэх аваа. Сургууль соёлоор боловсроогүй ч ямар ч хүнтэй том үг солиод л талын мэддэг хөгшин ихнэ нэг удаа түүнд "Миний охин зөв бодолтой хүнтэй л ханилбал сайнсан да" гэхт нь болроо ичих гайх зэрэгцэн "Ээжээ та юу л яриад байна да" гэж мэдэн бодлогчийн дүр эсгсэнд тэр дүр түүнд үнэндээ зогсонгүй. Бид хоёр шиг хүний мөрөөсөл болсон амьтдад энэ муу хайгуулын хүү их тус болох юм. Сэргэлэн сайхан ч хүү гэхийг сонсоод гарын салгалан амьсгаан дээрдээ ирэв. Ямар их баярлж байгаа мэдэх сөхөөгүй болж орхив. Ухаант их үгээ үргэлжлүүлэн ээж нь буруу зөрөө бодож байхыг үгүйсэхгүй. Гэхдээ энэ хүүгийн нүдэнд хий орчихсон харагдаад л байх юм. Юмных нь хор гараагүй санагдах юм. Миний охин ээжийнхээ хэлснийг сайн бодож үзээрэй гэд дахин дуугарсангүй. Дөрүүчийн ямар их баярлж байсан яг түүн шигэ ээжтэй гомдож орхив. Мэдээ орсон цагаасаа хойш ээжтэй ингэж гомдож байсангүй. Хайртай ээжтэй анх удаа гомдож бүтэн өдөржин дуугарсангүй. Тэр баатрийг өмөрч хэнтэй ч муудахад бэлэн болсноо сая л ухаарлаа. Алагхан хорвоо минь. Хүн мөнх настай байж бурхан хайр сэтгэлийг авмаар байвал мөнх насыг буцааж авна гэхэд нь хүн төрлөختөн ямар ч эргэлзээгүйгээр сольсон гэх. Мөнх насаар сольсон хайр сэтгэл ямар их үнэтэй гэж. Баатар болроо хоёр амьдрах суухдаа тулах тэр санаагаа болроогийн ээжид битүүхэн ойлгуулсан тэр орой эхэн болроод ин хэлв. Ээж нь чамд хэлдгээ хэлсэн. Бид чиний биеийг төрүүлснээс биш ухааны чинь төрүүлээгүй. Миний охин одоо өөрийгөө мэдэх болж үзэж туулах ёстой замаараа л явжтэй. Мал хөрөнгө бишээ гэж хууччул хэлдэг. Аавынхаа сэрэг ухаанаас жаахан ч гэсэн юм аваа байлгүй гэж найдаж л суухаас эцгийнхээ ухаанаас авч үлдсэн бол миний охин алцахгүй. Тэр ухаан чинь жинхэнэ хөрөнгө юм шүү. Дахин хэлж чамд ад болоод юу хөв. Гэхдээ миний хэлсэн үг орой руу чинь нэг орохвээ. Баатар хүү миний охиныг зодож нүдээд байхааргүй томоотой. Гэхдээ л нүдэнд нэг юм яваад байдгийм та. Ээж нь хэлж мэдэхгүй хэмээн санаа алдаж цайгаа оочлов. Надад ах トゥ амтэн гэж байх биш. Аав нь амьддаа охиндоо гэр төхөөрч өгнө. Хүний гэрт суучгаад хөөгдөж байснаас өөрийнхөө гэрээс хөөгөөд сууж байсан нь дээр. Ямар ч хүн таараа билээ гэдгсэн. Хот хүрээ газар мал хэрэг болох биш. Ээж нь хичнээн жил наслахав. Миний охин ээжтэй цайны сүүний ганц 2 үнэ үлдээгээд арилж та. Энэ хэдэн малыг чамд л гэж хураасан юм гэд загнах зөвлөхийн хооронд нэлээд ярилцжээ. Удсанчгүй Улаанбаатар хотын төвд нэгэн сайхан айл голомтоо бадрав. Хурим хийсний маргааш шөнө эхэн болроод эцгээс нь хадгалж үлдээсэн 2 алтан бурхан нэлээд хэдэн мөнгөн аяга хит хутга писүс ролтой ганс 2 сайхан хөөрг өөрөө хэрглэж байсан ихэд хуучны
хамгал эдэн өвлүүлээд нутаг буцжээ. Энэ бүгд одоо ч болроод бий. Тэр хайртай хүндээ үнсэнд хаягдсан шалз мэт хаягдсанаас хойш хэнд ч итгэсэнгүй. Тэр бүгдийг Баатар авах хүсэлтэй байсан ч болроо даанч халгаасангүйгээр барахгүй банкнд аваачаад хадгалуулчихж. Үүнээс болж тэр хоёр хэд хэдэн удаа маргаад авлаа. Түүнийг нэхэх бүрт Баатараа чи бид хоёр хоосон хонох гээд байгаа биш. Бас тэр идэл чи бид хоёроос ямар юм нэхэд байгаа биш дээ. Миний найз нас тогтохын алдад эдэлж хэрэглээрэ. Найзд нь аль аль нь хэрэглэгдэхгүй юм шүү дээ. Ааваас минь үлдсэн болохоор найз нь зарж өрмөөргүй байна гэд аргаддаг байжээ. Насан өндөр болсон эх нь тэр жилийн зоднаар хэдэн малаа барсныг болроо даанч мэдсэнгүй. Эхэн түүнд юу ч хэлсэнгүй. Ээжийнх нь би муу байна гэхийг сонсоод л нүүр нүдгүй шуурсан хаврын тэр орой нутгийн зүг гарчээ. Хайртай ихийнх нь би ихэд доройтсон байв. Өөрийгөө бас энгэрийн ганц мод шиг ор ганцаар үлдэж байгаа охиноо өрөвдөж дотроо эмтэрсээр олон хоног зовсонгүй. Тэгээд л Тэнгэрийн оронд заларчээ. Тэгтэлч Баатрын таран танигдж эхэллээ. Залгах бүрт утсан салгаастай. Гэвч болроо муу зүйл огтхон ч бодсонгүй. Зөвхөн түүнд маш их санаа зовж байлаа. Ухаан нь орох гарахын аахнуур энд тэнд гიშгэн явсаар ажил явдал дуусч нутагтаа байсаар ач дээжийнхээ 49 хоногийг өнгөрөөв. Гэрт үлдсэн зүйлээс мэдээ орохын л байсан жижиг бар авдрыг үлдээж бусдын ойр байдаг нутгийн ах дүүд тарааж өгөөд буцлаа. Болроод нутагтаа суух ямар ч бодол байсангүй. Тогоо шиг том болсон гэдсэндээ түүртэн сэтгэл санааны болон биеийн ядаргааны туйл болсон амтэн арай хийж хөлөөж ирсээр гэртээ эртэл огт танихгүй хүн хаалга нээлээ. Тэр танихгүй залуу болроо гайхсан нүдээр харан толгой дохимор айдаад та хэнтэй уулзах гэв гэхэд нь би гэртээ ормоор байна гэв. Юу яриад байгаа юм бэ? Энэ манай гэр штэ гэхэд нь болроо эргэлзэн би орцсон андуурчихсан байх та хэмээн ботход хөрөв. Гайхан харлаа. Яахаргүй гэрийнх нь хаалга мөн. Уучлаарай. Би 2 сарын өмнө эндээс гараад л явсан хүндээ. Юу болоод байгааг ёстой ойлгохгүй байна. Манайх энэ байрыг худалдаж яваад 2 сар болох гэж байна да. Гэхэд цаанаас нэг хүүхэн ирлээ. Юу болоод байгаа юм? Мэдэхгүй. Энэ хүүхэн энэ манай гэр гэдэг юм. Гэхэд хүүхэн бид хоёр энэ байрыг худалдаж авсан. Баатар гэдэг хүнээс гэснэ. Та ор дээрийн үзэх үү? Бид хоёрын нэр дээр шилжүүлсэн гэд цаашлав. Болроогийн доорх газар цөмрөөд орчих шиг л боллоо. Арайч дээ. Баатараа чи арайч дээ. Чи яаж байгаа юм бэ? Гэсэн бодлол орж ирэв. Арайхийн бие бариад та хоёрт хүн ирвэл хэлээрээ гээд гэрийн хаяг энтер үлдээгэгүйз гэд горьдсон харцаар харав. Болроо энэ явдалд итгэхгүй байлаа. Итгэхийг ч хүссэнгүй. Тэр одоо ор ганцаараа үлджээ. Хэвлийдэх бяцхан өрн ээжээ би гарах болж байна шүү гэх шиг мөрөлдсөн хөдлөлөө. Болроо уйлсангүй. Ягаад ч юм нулимс нь огт гарсангүй. Гэвч дотроо бол асгартал уйлж байлаа. Бүр маш ихээр уйлж байв. Төмрийг улайсгаж байгаад давстай усанд чиргээхэд хат суудаг шиг түүний халуун сэтгэл рүү урсах шорвог нулимс бүхэнд зүрх нь эгэл төмөр шиг хат орж байлаа. Одоо яхав? Гүүгээд очих ах дүүгүй ори ганцаараа хаачихав.
Уулна. Нэг л эвээ олчихвол хотод амьдрах арга ихтэй хэмээн өөртөөгөө ярив. Ажаагаа задлахад ганцхан хоногийн өмнө Баатараадаа аваачаад өгнө. Яасан их дуртай гэж хэмээн ээжийнхээ ажил явдалд ирээгүйд нь гондож байснаа ч мартчихсан гараа гаргаж хийсэн хайлмаг гарч ирэв. Идэх гэсэн боловч орсонгүй. Зөвхөн энэ орцноос гараад би хаачих вэ гэсэн бодлол орж ирнэ. Толгой хоргодох газаргүй халаасандаа 30-аадхан мянган төгрөгтэй түүнд огт олигтой санаа орж ирсэнгүй. Юу ч бодлогүй сайхан унтмаар л санагдаж байв. Тэр ясмахандаа тултал ядарснаа сая л мэдлээ. Нам унтъя. Сайхан амраад авсны дараа нэг арга олон доо гэж өөртөөгөө ярьсаар ойролцоох зочд буудлын руу алхав. Маргааш өглөө нь сэрэхэд бүх бие нь хөнгөрч хаач хүрсэн чадхаар сэргэлэн болсон байв. Дүүргийн цагдаа дээр очиход бүх бич баримт чинь нөхрийн чинь нэр дээр байсан байна гэлээ. Байр машин гэдэл бүгдийг би өөрөө худалдаж авсан гэхэд эзэмших хэрэг нь нөхөр дээр чинь байсан байна. Та хоёр баталгаатай гэр бүл үү? Тийм, батлуулсан. За та тэгвэл архив дээрээс гэр бүл батлуулсан лавлгаа авчир. Тэгээд өргөдлөө өг. Та ядаж хамтран эзэмшигч байсан бол өөр л дөө. Нөхөр чинь эд хөрөнгөө зөвхөн өөр дээрээ бүгдийг нь бүртгүүлсэн байж дээ. Гэхэд нь бүр анхнаасаа л бэлтгэлтэй байж гэдгийг бүр түр ухаарлаа. Ээж нь сэрүүн тунгалаг ах уйда нүдэнд нь хий орчихсон. Юмных нь хор гараагүй энтергээд байхад нь даанч тоогоогүй нь одоо л толгой руу нь орж байв. Миний охин одоо үзэх ёстой юмаа үзэж явах ёстой замаараа явах болж дээ гэсэн үг нь түүний чихэнд хангинсаар л явв. Тэр эрс шийдэж эхлэв. Амьдралд ямар зогсолт гэж байх биш. Нэг л хөдөлсөн бол тэр чигээрээ өнхөрсөөр л дуустдаг хойно. Яг л уулын оройгоос өнхрүүлсэн бул чулуу шиг хүлээгээч намайг би жаахан буруу явчихжээ. Дахиад ганцхан удаа эхлэе гэх биштэй. Хоёр хазар дээрээ томоос том хонхорхой гаргаад л үргэлж инээж явдаг. Нүдэнд дулаахан тарган шар хүүхэн хорооллын хідэн цэнгэний газраар байнга ирж их хотынхны хий химаа олж ядан шүнжин ууж наргиж суллаж тавьсан лаазыг авна. Тэр зүгээр ирээд авахгүй. Цэнгэний газар бүрийн гадна талбай бүрийг цэмцийтэл цэвэрлэж орхино. Үүнд нь тэд маш дуртай. Лаазаа зүгээр л гаргаад хайчихдаг байсан бол одоо зөөгч огт нь болроо ихчтэй өгнө гэд савлаад бөөгнүүлээд хураачдаг болжээ. Орцны жижүүр хийж цалингаараа хүнсээ бөөнд нь авч тавьчихад бүгдийг нь маш нарийн хуваарлж яг нэг сар хүрэхээр жижиг таслан хадгална. Тэр орцны айлууд болроод тун элэгсэг хандна. Гэрийнхээ шал туургыг угааж угаа мэт орцоо үнэн сэтгэлээсээ цэвэрлэж арчилна. Цалингаасаа мөнгө илүүчлэн давхар болгоныхоо цонхон дээр цэцэг тарина. Ганц 2 литр будаг аваад шатаа хээ гаргаж бодно. Эхэл гэрээ гойж байгаа эзэгтэй шиг тэр орцыг гачин цэмцгэр байлгана. Зах дээр явж байгаад нутгийн буурлахтай таарч тэр хөгшин болроог дагуулan хотын захын гэр хороол руу дагуулж гэртээ аваачлаа. Өвгөн очир болроог ачсаар л өмссөн хувцс нь хэр буртаггүй цэвэр цэмцгэр хэдий ч цаанаа л ядарч яваа нь харагдана. Хөдөө нутгийн хэрэгт дурлж байгаа мэт боловч ардаан элдв бодол агуулдаггүй цагаан асуулт асууна. Миний дүү хаана амьдарч байна? Нөхөр чинь сайн биттэй. Хэзээ төрхөв? Чи ер нь ажил хийж байна уу? Эсвэл
Оюутан болсон уу гэх мэт асуух бүрт нь болроо чимээгүйхэн худал зална. Аав ээж нь хөөрхий хүний дээд байсан да. Олигтой үг ёр ярихгүй шинжтэй шүү. Ямар ч л байсан сайн сайхан яваагүй нь илт. Би ч уулна альч талаан бодсон энэ муу охинд тус болох л ёстой хүндэ гэж очир өвгөн бодно. Аргачлгүй юм. Нутаг усандаа нэр хүндтэй баян дарган гэж соллуулж явсан хүний ганц охин ихэд хуучирсан хувцастай нэлээд ядарсан царайтай явхад хэнч ингэж бодохоор түүнд байгаа хуучны юм гэвэл хоёр хацраахан хойлгон үргэлж инээмсэглэж явдаг төрхөл байна. Өвгөн очрын эмгэн аав ээжийн залуу зандан насны нөхөрлөлөө дурсан хаяа хөхрөн заримдаа нулимс унган байж сайхан банштай хийцтэй цай хийж өгснийг итгэхэд өстой сад хөлөрч ядарга гарах шиг болов. Тэдний хашаанд маш том чингэлэг байхыг харсан болроо очиргой энэ том контейнер чинь юутай юм бэ гэхэд өвгөн очир хоосон манай том банд нодон жил энд байж байг явандаа хэрэг болно гэдэл авчирсан юм. Чамд хэрэг болоо юу гэхэд нь би тэгвэл хэсэг хугацаанд жаал юм хий. Дүүн түүхийд авдаг юм аа. Тэр маань багтах газаргүй болчихоод гэж хээвнэг хэлв. Аав ээжийнхээ ясыг өндөлзүүлэхгүй гэсэндээ л худлаа хэлв. Хоёр хөгшнийхөө буйныг барж хаад хог түүж явна гэж амтан ах дүүс ярихвээ гэхээс ясна хавтайна. Хоёр хөгшин ухайн тас ам уралдан тэгхүү минь манай хүү мүд авахгүй тгээ. Авах дээрээ тулбал ахан цаатахыг чинь үглэж дуулаач болов аваад үлдэнэ. Миний хүү ирж байл да. Хэрэг чарга гарвал хэлж ярьж байгаарай гэж ихэд урайлгахан зөвшөөрөв. Очирхаа би их төвөг болохгүй. Хагас сар болоод л жаах юм авчирч хийж байна гэд явхаар завдав. Болроо хураас нь лаазаа хийх тун сайхан савтай болсондоо бөөм баяр болж байв. Тэр жижигүр хийдэг байрныхаа даргаыг гуйж байж байрны хонгилд хурааж байсан нь бүр багтаж шингэхэн болж байсан билээ. Гэвч тэр оройд болроо өвдөж эхлэв. Хизээд л өвдөж эмнэлэг бараад нь хэмээн бүх зүйлээ базаасан байсан тул тэр огт сандарсангүй. Анх удаа төрөх гэж байж огтхон ч мэгдсэнгүй. Хизээ язааны төрж сурсан олон хүүхдийн их мэт тайван байлаа. Тэр аав ээжийнхээ удмыг тасалчихалгүй хүүхэд төрүүлэх гэж буйдаа маш их баяртай байлаа. Уул нь өөрөө ганц хажуу орцны жижигүр хүүхэнд л найз нь өвдөд байна. Чи дэлгүүрийг сөөхийн даргад өгөөрэй гэсэн л болохоос огт өөр хүнд дуулгаагүй юм. Тэгтэл бүгд мэдэж орхиж. Орцных нь айл бүрээс хүмүүс гарч ирэн түүнийг хамт явъя гэцгээв. Хоёр давхрын хүн амьтантай тэр бүр дуугараад байдгүй хямсгар тарган залуу том жиптэйгээ ирчихсэн. Би хүргэж өгье гэхтэн. Тэр айх ичих хослон зүгээр дээ. Би өөрөө явчихна гэхэд бүгд шуугилдан түүнийг машинд бараг хүчээр шахам суулгаж нэг давхрын авгаа ач охиноо дагуулan хамт явцгаалаа. Одоо тэр уйлж байна. Уйлахгүй хичээсэн боловч нулимс нь зүгээр л урсаад байв. Баатарт гомдоод орох газаргүй гатаа сууж байхад гараагүй нулимс одоо гарч байна. Гомдохороо бус. Баярлахаараа илүү их нулимс гардаг гэж. Хүнд дутагдах ажигдах зүйлгүй амьдраад явах эрдүүл дөрвөн зам бий гэж болроо боддог. Нэгдүгээр зам бол
идээд барахгүй баян чинэлэг айлын хүүхэд болж төрөөд алдаж асгаад байлгүй мөрөөрөө амьдрах. Хоёр дахь зам нь бусд хүнээс эрдэм чадал авьяас бэлгээрээ ялгарч оюун ухаанаараа хоолоо олж идэх. Гурав дахь зам нь онцгой хөөрхөн бие хаа царай зүстэй хаанаас нь харсан ч үнэхээр дуу алдам гоо бол хэн нэгэн хөрөнгөтэй хүнээр тэтгүүлэн насыг илээх. Дөрөвдөх нь хэн хүний хайрыг татсан ажилч хичээнгүй аашсан сайхантай олонтойгоо явах. Стайл хууччуулын ярьдгаар хүний амандахыг булааж идсэн сайхан хүн байж насаа дуусгах ийм л дөрвөн замыг гэж бодно. Тэр ганцаараа биш байжээ. Ажиллаж амьдардаг байрнаас нь хоёрч хүүхэн төрх болж явхад хэнч тэднийг анзаараагүй. Гэтэл болроог өвдөд явах болоход тэр байрныхан эгээл эгчийгээ дүүгээ явуулж буй мэт хандсанд тэр баярлсандаа уйлж байлаа. Ийм жаахан биеэс энэ их эрч хүч яаж гардгийн болоо гэж бодохоор эцэс төгсгөлгүй ажиллаж байлаа. 10-аас 20-од баар, ресторан, цэнгэний газрын гадаа талбайн цасыг шүүрдэх, муу муухай хог новшийг цэгцлэх, хажуугаар нь хоёр орцыг цэвэрлж тогтжуулах, байрныхаа гадаа цэцэгт мандал хийх, мод тарих, эцэст нь нялх хүрээ хүн болгох гэж зай завсаргүй ажиллаж байв. Гадаад улаан цагт хүүгээ байрных нь мөнгө цуглуулан бэлгэлсэн хүүхдийн тэргэнд унтуулж, холхон шиг орхиод л цэвэрлэж эхэлдэг байв. Хураас нь цуглуулсан лааз бүрээ шамшидл гიშгэж байгаад тоолон шууд айлна. Пиг чихэж дүүргээд амын боож гадна бөөрөнд нь хичнээн лааз орсныг бичиж давхар тэмдэглэл хөтлөнө. Энэ нягт нямбай занг 2 буурлаасаа л авч үлдэж. 3 жил гаруйн нөрх хөдөлмөр шүү. Тэр өлсөж даарч байсан, ганцаардаж бас үхмээрч санагдж байсан. Гэтэ бууж өгөөгүй, сөхөрсөнгүй. 3 жил сүгдэж унтлаа зүтгсэний эцэст 60 тонн ордог аврах том чингэлэг зөвхөн лаазаар дүүрлээ. Болрогийн мөрөөдөл бас зорилго нь энэ л байсан. Тэмдэглэлээ гаргаж тоолов. 5 сая 358 мянган лааз бөөгнүүлж чаджээ. Гайхамшиг. Тэр хөрөнгөтэй болсон байлаа. Нэг ширхэг лааз 10 төгрөгөөр авдаг. Тэр одоо 53 сая 580 мянган төгрөгтэй болов. Хотын төвд болрогийн цайны газар бий. Тэнд үргэлж хүн шаваастай, дараалал ихтэй. Яг л ээжийнхээ гарын хоолыг идэж, цайг нь уусан мэт улаа бутарч инээд алдсан хүмүүс л гарцгаана. Тэр өнөөхөл хазар дээрх хонхорхойгоо тодруулан инээмсэглсээр энгийн даруухан хിവэрээ ажилласаар. Алт эрдэнэ, байр машин энэ бүгд хөрөнгө биш ажээ. Хөдөлмөрч хичээнгүй зан, сайхан сэтгэл, сайхан амьдралын төлөө өчүүхэнч говьлгүй зүтгэж чаддаг тэр гайхамшигт чанарал жинхэнэ хөрөнгө аж. Аавынхаа сэрэг ухаанаас жаахан ч гэсэн юм аваа байлгүй л гэж найдаж суухаас. Эцгийнхээ зан авир ухаанаас авч үлдсэн бол миний охин алцахгүй хэмээх тэр нэгэн жил ээжийнх нь хэлж байсан үг дахин сонсогдох шиг болов. Амьдрал үргэлжил сайрал. Амьдрах сайхан. Зохиолыг бичсэн Баяр сайхан Бабка.
Уншсан Баяр Баттарч.